Сайн мэцхан уу өмнөх хэсэгт Жүйгийн хуучин найз залуу гинт гарч ирж Сүбийн Жүй хоёрын дүнж эхэлж буй харилцаанд маш том сорилт бий болсноор өндөрлсөн билээ. За киногоо дуустал хамтдаа үзээрэй. 9-р анги эхлэхэд Сүбийн болонд энэ бүхнийг хараад шоконд орсон байгтай зогсож байв. Сому Жүйг аварсан ч өөрийнхөө гарыг гимтээч гисэн тул Жүй түүнд санаа зовх нь мэдээж. Өөрийнх нь амь насыг аварсан хүнийг зүгээр орхиж болохгүй шүү дээ. Сүбийн тэдний яриаг сэмхэн сонсохоор нууцаар очдог. Жүй түүнд анхны тусламж үзүүлж шахахыг нь боож байх зуур Сому түүнтэй сэтгнэж өөрийг нь энэ кинонд тоглохыг зөвшөөрснийг дуулаад ямар санагдсныг нь асуудаг. Жүй мэдээж тэд өмнө нь үерхэж байсан болохоор тухгүй бас маш эвгүй санагдсанаа нуулгүй хэлнэ. Сому тавлаж байгаа мэд дүр эсг нь Жүйгийн хацраас чимхэж хязгаар давхад үүнийг харж зогссон Сүбийн анхныг тэр чигт нь тэдний дээрээс нураагаад унагчмаар санагдаж байлаа. Сүбийн төвчлгүй шууд л дотогш орж ирээд за одоо ажилдаа орцгоё хэмээн Жүйг татан авч явдаг. Сүбийн Сомууд баярснаа илэрхийлэхдээ түүнийг зүгээр л нэг жижигхэн шалбархаатай байж хэтрүүлж сүжинэж байна хэмээн ёжигдог. Жүй Сүбийн хоёрыг хамтдаа цааш явах үед Сому тэднийг харж тэдний хооронд ямар нэгэн зүйл байгааг гадарладаг. Зураг авалт үргэлжилж Жиан өөрийн хэсгээ маш төгс гүйцэтгсэнд бүгд алга ташин баяр хүргэнэ. Гэтэл Сому ирж Жиантай мэдлэх үед Сүбиний царай дахин барайж орхино. Сому зураг авалтын багийнхан болон Жиан гээд бүхэл хүмүүстэй маш ээлдэг, найрсаг харьцаж тэдний хайрыг татаж байгаа нь Сүбинийг улам бүр бухимдуулж байв. Сүбийн дотроо шатаж байгааг анзаарсан Жүй түүнээс чи хардаад байгаа юм уу гэж асуухад Сүбийн хин би юу? Надад огтхон ч хамаагүй хэмээн гүрийнэ. Гэтэл Сому үүгээр зогссонгүй. Зураг авалтын бүх багийнханд зориулж өөрийнхөө зардлаар хоолны машин явуулсан байв. Түүгээрч зогсохгүй тэр хоолны машин дээр өөрийнхөө зургийг Жүйгийн зурагтай зэрэгцүүлээд тавьчихсан байлаа. Багийнхны нэгэн Жүйд чи үнэхээр азтай юм аа. Ахлах сургуульдаа одоогийн алдартай найруулагч Сүбинтэй танилцаж, харин их сургуульдаа алдартай жүжигчин Сомутэй танилцсан байдаг хэмээн атаархан хэлээд цааш явна. Сому Жүйтэй хүчээр шахам зураг авахуулахыг оролдож байгаа нь маш нялуун бөгөөд залхмаар харагдаж байв. Сүбийн тэднээс нүдээ салгалгүй харж байсан ба Жианд хандан Сому дэлгэцэн дээр харагддаг шигэ биш. Үнэндээ их ядаргаатай хүн юм байна хэмээн гоочлно. Харин Жиан Сомуг өмөрж эхлэхэд Сүбийн чи яагаад түүнтэй ингэж сайн харцаад харин надтай болохоор үргэлж хэрүүл хийгээд байт юм бэ гэж асууна. Жиан учир нь Сому хизээч Жүйг уйлуулж байгаагүй. Салах хүртлээ түүнд маш сайн ханддаг байсан хэмээн Сүбинийг дүрсгийлгэнэ. Сому Жианы дуудаж Жүйтэй хамт зураг даруулахыг гуйхад Сүбийн гинтхэн камерын өмнөр биеэ сунгаж байгаа дүр эсгэн урдуур нь орж зураг авалтыг нь саадуулдаг. Сүбийн өөрчлөөрэй би та хоёрыг анзаарсангүй гэд Жүйгийн хувцсыг нь засаж өгөх нэрийдлэр тэднийг салгахыг хичээнэ. Сому Сүбинийг яг юу хүсэж байгааг ойлгохгүй ч Жүй Сүбинийг хардаж байгааг бас Сомутэй үг солих ямар ч боломж олохгүй байгааг сайн мэдэж байлаа. Гэвч Сому бууж өгсөнгүй. Зоогийн газарт 3 сандалтай ширээ дээр сууна. Сүбинд зай гаргаж өгөхгүй гэсэн санаа байв. Гэхдээ Сүбийн хэн билээ дээ? Тэр хажуугийн ширээнээс нэг сандал чирж авчираад л тэдний дунд суучхана. Хоолны үеэр Жүйг хахад Сому маш хурдан ус өгдөг. Тэгээд Сүбинийг зориуд үтэж Жүйгээс утасны дугаарыг нь нүдэн дээр нь асуудаг. Сүбийн чи манай кинонд ердөө 3 хэсэгт тавлан мэдтэй. Дугаараар нь яах гэсэн юм гэхэд Сому хувийн шалтгаанаа л авч байна хэмээн шулуухан хэлдэг. Жүй түүнийг хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулахыг хүсээгүй тул дугаараа өгчвэнэ. Үүний дараа Сүбийн Жүй Сому хоёрыг тусдаа ярилцаж байгааг анзаарна. Уг нь Жүй түүнд зохиолын хэсгийг нь л тайлбарлаж өгөх ёстой байлаа. Сүбийн шууд л гүйж очин дууны найруулагчийн чихвчийг булааж аваад тэдний яриаг сонсохыг оролдоно. Гэвч дуу нь хаагдсан байсан тул дууны инженерийг загнаж хурдан нээхийг шаарддаг. Сүбийн Сому Жүйгээс өөрийгөө кинонд оролцож байгаад дургуутсаж байгаа эсхийг асууж байгааг сонсно. Сому Жүйгийн өнгөрсөн дурсамжийг нь сэтэрхийг оролдож би дахин харсандаа үнэхээр баяртай байна. Хоёулаа чи найруулагч харин би жүжигчин болно гэд мөрөөддөг байсан да. Санаж байна уу хэмээн ярьж эхэлнэ. Яг тэр үед гинт хүчтэй салхи салхилахад Сому маш романтик дүр эсгэн нь Жүйг өөрийнхөө гадуур хүрэн дотроо оруулан нүмергөөд Жүй зүгээр үү гэж асууна.
Үүнийг сонссон Сүбийн уурандаа дууны инженер рүү хандан "Энэ салхич нь одоо юу вэ?" хэмээн хашгирна. Гэвч Жуи сом мөг гэтрүүлж байгааг анзаараад түүнтэй ийм байдлаар харилцах нь өөрт нь огтхонч тааламжгүй байгаагаа нойлгүй хэлнэ. Мөн түүнийг тэд одоо зураг авалтын талбай дээр байгаагаа ухамсарлаж, хувийн хил хязгаараа мэдрэхийг хатуухан шаардна. Үүний дараа Сүбийн сом үүтэй ганцаарчлан уулздаг. Тэрээр сом үүд хандан "Энэ кинонд ердөө урхам үзэгдэлд тоглох тул тэрийгэ гайгүй шил даваад хурдан эндээс явахыг хатуухан сануулна. Багийнхан бүгд цугларч хамгийн сүүлд авсан зураг авалтуудаа шалгаж байх үед нэг нь Сүбинд бүгд маш их ядарсан байгаа тул хэсэг завсарлага авах санал гаргана. Яг энэ үед сом уу ирж ханатай мэнтих боловч ханаа түүнийг хэрэгт дуртай, ядаргаатай амьтан гэж боддог тул огтхонч төвчж чаддаггүй байлаа. Сом уу багийнхан хандан нэгэнд завсарлага авахыг хүсэж байгаа юм бол бүгдийг нь аялалд явахыг санаж болгож хоол унд гээд бүх зардлыг нь өөрөө даана гэдгээ хийдэг. Бүгд маш их баярсан хүлээж авах боловч ганцхан Сүбинд л түүний царайлаг байх юм хамаагүй үнэхээр дарамттай бөгөөд зэвүүцмээр санагдаж байв. Сом муу Жуийг маш эвгүй байдалд оруулж түүнийг хамт явхыг зөвшөөрөх үү гэж асуудаг. Жуи шууд л үгүй гэж хэлхийг хүссэн ч түүнийг осны өмнө эвгүй байдалд оруулахыг хүсээгүй тул арга буюу "Мэдээж тгий" гэж хариулдаг. Жуи Сүбинтэй хамт машинд харж явах бөгөөд утсаа машины дэлгэцтэй холбосон байлаа. Гэтэл сом мүгээс араасаа маш олон зурус ирж ивхинэ. Сүбин үүнийг хараад галдуурах шахан болж утсыг нь булааж авахыг хүсээд Жуи "Тэр зүгээр л бидний хамт авахулсан зургуудыг явуулж байна" гэж тайлбарлана. Сүбин энэ удаад маш ихэнх дасангүй байж сом үгийн ямар ч утгагүй наас дамхай хэрэгт дуртай зангаас болж маш их хардаж байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талд болзооны нэвтрүүлэг дээр нэгэн бүсгүй энүүгийг сонгож түүний хариуг хүлээж байв. Гэвч тэр түүнээс уучлалт гуйгаад сэтгэлийг нь хүлээж авахаас татгалздаг. Сара үнийг харж байлаа. Тэр энүүгийг зөвшөөрчихгүй гэхээс айж байсан хэдий ч түүнийг татгалзахад нь хүртэл яагаад ч юм дургуутсан хിവэр байв. Энүүг түүнийг анзаарч араас нь гарах бөгөөд Сара түүнээс уучлалт гуйж өөрийгөө буруутай мэдэрч байгаагаа хэлнэ. Гэвч энүүг түүнд энэ нэвтрүүлэгт анхнаасаа л зөвхөн түүний төлөө орсон гэдгээ хийдэг. Гэсэн ч Сара түүний үгэнд итгэхгүй бүх бурууг өөртөө тогсоор байлаа. Түүнийг явхаас нь өмнө энүүг "Хэрэв чи дахиад ганц л асхам холбол Сараг харсан гэдгээ бүрмсэн мартаарай" гэж хатуухан хийдэг. Гэсэн ч Сара цааш алхан явж оддог. Буцаад Сүбин рүү очие. Сом мууд ганц Сүбин ч биш ханаач бас дургуутсаж байгаа нь ихт байлаа. Ханааг маш том хайрцагтай зүйл бариад ирэхэд Жиан түүнээс авч тусалдаг. Түүнээс энэ хүнд хайрцагт юу байгааг асуухад Хана сом мөг өөрөөс нь илүү гарахыг төвчж чадахгүй тул өөрийнхөө зүгээс маш их хэмжээний шарсан мах авчирсан гэдгээ тайлбарладаг. Гэрч кемп дээр очиход сом мүү аль хэдийнэ бүх зүйлийг бигдээд Ханаагаас илүү гарчихсан байх нь тэр. Багийнх нь нэгэн тоглоом тоглож эхлэх бөгөөд продюсерч мөн үүнд оролцохоо мэдэгдэнэ. Энэ үед сом мүү бүгдээс үрсэн Жуийг татаж аваад тоглоомын хамтрагчаа болгохыг хүсдэг. Яг энэ мөчид Сүбин нэг хүнд арх аягарч өгч байсан бөгөөд сом мүүд хамаг анхаарлаа хандуулсан шоконд орсондоо юу хийж байгаагаа ч анзаарахгүй ширээн дээр лонхтойг нь тэр чигт нь асгаж орхидог. Тэр сом мөөг яг юу сэдээд байгааг ойлгохгүй байлаа. Ингээд Сүбин тоглоомд оролцохоо шийдэж Ханааг өөрийнхөө хамтарч болохыг хүснэ. Ханаа эхлээд татгалдах боловч Сүбин тэдний байн нэг өөрөөр хэлбэл хоёулаа сом мөг устгах зорилготой байгааг сануулхад Ханаа шууд зөвшөөрдөг. Энэ тоглоом нь эсрэг багийнхаа хүн рүү бөмбөг шиддэг тоглоом байсан бөгөөд Сүбин сон мүү хоёр үүнийг яг л хувийн үр сонзонгийн тулаан мэтээр хүлээж авч байгаа нь тодорхой байв. Тэд бие биерүүгээ бөмбөг биш пуужин харуулж байгаа мэтэл ширүүн дайрцгааж байлаа. Тэдний хооронд асар их дайн өрнөж байгааг багийнхан бүгд анзаарна. Энэ үед Сүбиний ээж жолооны онолын шалгалт өгөхөөр явж байв. Гэрч замдаа хэн нэгэн өөрийг нь дагаж байгааг мэдэрнэ. Айцаасаа болж хүлэн суларч тэрээр газарт ундаг. Аз болоход яг тэр үед Сүбиний найз машинаараа явж таарах бөгөөд түүнийг очих газарт нь хүргэж өгөхийг санаж болгоно. Гэвч нөгөө талд аагийнх нь жолооч зогсож ээжийг нь нууцаар ажиллаж байсан юм. Харин Ханагийн ээж хатагтай Сүи бусад ажилтнуудынхаа нүдэн дээр өөрийнхөө туслах руу
ууралан дайрна. Гэвч туслах нь анх удаага түүний эсрэг босож дахиж түүний дор ажиллахгүй гэдгээ хэлдэг. Үүнд ууралсан хатагтай сүвий түүнийг хүмүүсийн өмнө бүр ч илүү доромжлон загнадаг. Тэрээр чи идэх хоолгүй явж байснаа мартчихаа юу? Би буцаад тэр үе рүү чинь явуулах уу хэмээн сүрдүүлдэг. Үүний дараа туслах нь бусад багийнхантайгаа зоогийн газалд уулзахад тэд түүнийг хатагтай сүвийн эсрэг турхирч эхэлдэг. Тэд чи хизээ болтол ийм байдалтай байх юм бэ? Чи түүний боол биш шүү дээ гэцгэн. Мөн түүн шиг чадвартай хүн өөрийн гэсэн компанитай болж хатагтай сүвийтэй өрсөлдөх ёстой гэж ятгахад энэ санаа туслахын толгойд гүнзгий сууж эхэлж байгааг бид анзаарах болно. Одоо харин хайр дурлал өс хонзон холилдсон Жиан Хана хоёрын харилцаанд анхаарлаа хандуулцгаая. Хана арх хэтрүүлэн уусан байсан тул Жиан түүнийг сэргээх уйх зүйл авчирхаар явдаг. Гэвч түүнийг буцаж ирэхэд Хана байсангүй. Жиан түүнийг өөртөө ямар нэгэн муу зүйл хийчихвээ гэхээс маш их санаа зовж хаа сайгүй хайсны эцэст түүнийг ганцаараа сууж байхад нь олдог. Буцаад Жуи рүү очие сон муу түүнийг зүгээр орхихыг огтхон ч хүссэнгүй. Тэрээр яг одоо зогсож байгаа энэ газар нь тэдний салж байсан газар гэдгийг Жуид сануулах боловч Жуи үүнийг нь огтхон ч санахгүй байлаа. Сон муу Сүбинийг тэдэн рүү дөхөж явааг анзаармагцаа Жуигээс чи одоо ч анхны хайртай хിവэрээ юу гэж зориуд асууна. Жуи түүнд шууд хонол эцсийн хариуг нь өгч салахыг хүссэн тул Сүбинд хайртай гэдгээ хэлнэ. Сон муу түүнийг өөр хариулт хэлнэ гэж найдаж байсан ч талгаар болно. Энэ үед Сүбин аль хэдийнэ бүхнийг сонсчихсон байлаа. Тэр сон муугийн нүдэн дээр Жуигийн гараас хөтлөөд эхэндээ түүнийг тэдний харилцааг мэдэхгүй байгаа байх гэж бодоод зүгээр өнгөрөөсөн. Харин одоо өөрийнхөө чихээр бүхнийг сонссон юм чинь чамд өөр шалтгаан байхгүй шүү гэдгийг хатуухан сануулад Жуиг дагуулan явдаг. Маргааш нь багийнхан зураг авалтаа хийж байх үед сэтгүүлчид үүдэн дээр ирж маш том замбраагүй байдал үүсгэн хүчээр дотогш нэвтрхийг оролдоно. Сүбиний гарч ирэхэд сэтгүүлчдийн нэг нь түүнээс та үнэхээр хатагтай сүвигийн төрсөн хүн мөн үү гэж асуудаг. Үүнийг сонссон Хана шоконд орно. Өөр нэг сэтгүүлч Ханаагаас ээжийнх нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн дууд бичлэг алдагдсныг мэдэх эсхийг нь шалгаадаг. Энэ үед Инүү компани дээрээ өнөөх алдагдсан дууд бичлэгийн тухай мэдээг үзэж байв. Тэрээр Сүбиний хүндэтгэн ажилтнуудтай компани бүх утасны шугамыг салгахыг даалгана. Сүбин яг одоо зураг авалттай байгаа бөгөөд ямар ч дуудраад хариулахгүйг мэдэж байсан тул Инүүх түүнд дуут зурвас үлдээдэг. Буцаад Ханаа руу очие. Тэр цочилд орсон хിവэр байв. Яг энэ үед ээж нь гарч ирээд зураг авалтын талбай руу дайран орж ирсэн бүх сэтгүүлчдийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэнэ. Тэрээр өөрт нь юу ч тохиолдоогүй, юу ч хамаагүй мэд дүр эсгэж багийнхнаас зураг авалтаа үргэлжлүүлэхийг шаарддаг. Гэвч Ханаад түүнтэй маргалдах ямар ч тэнхээ үлдсэнгүй. Сүбин Ханаа болон хатагтай Сүи 3 хурцас салхи өрөөнд ороход Сүбин маш ухаалгаар ханддаг. Тэр хатагтай Сүид хандан түүний хүмүүсийн нэг нь энэ бичлэгээр задруулсан нь тодорхой байна гэдгийг хэлнэ. Мөн өөрийнх нь хувьд энэ асуудал огтхон ч сонирн биш байгаа тул студи рүүгээ буцан дидгээ мэдэгддэг. Харин тэдний дундаас юу ч мэдээгүй байсан ганц хүн болох Ханаа Сүбинаас чухам юу болоод байгааг асууна. Ээж нь түүнийг явуулахгүй хичээн дуудах боловч Ханаа хэрв намайг гаргахгүй бол би яг одоо газуурхан байна шүү хэмээн сүрдүүлнэ. Гэтэл ээж нь өөрийн ирэхгүй уураа барьж дийлэлгүй анх удаага Ханааг маш хүчтэй алгадаж орхидог. Ханаа юу ч дууралгүй тэндээс гарч явах бөгөөд ээж нь өөрийнхөө хийсэн үйлдэлд маш ихээр гимшин яагаад ингэж охиноо зогсноо ч ойлгодоггүй. Ханаа гадаж гармагц сэтгүүлчид түүнийг дахин бүжиж авна. Тэрээр базмагцсандаа тэнцвэрээ алдах үед Жиан гарч ирнэ түүнийг сэтгүүлчдээс хамгаалдаг. Жиан түүнд гэрийнхээ түтхүүрийг өгөөд тэнд очиос эдгээр хүмүүсийн хинэн ч түүнийг олохгүй гэдгийг хэлдэг. Буцаад Сүбин рүү очие. Тэрээр юу ч болоогүй мэд хэвийн ажиллахыг хичээж байв. Гэвч Жуил түүний дотроо ямар их шанаж байгааг сайн мэдэж байлаа. Жуи түүнээс асуухад Сүбин үнэнээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс Жуи түүнийг амар, ажлаа өөрт нь даатгахчдаж гуйдаг. Хамгийн чухал нь Сүбинийг Ханаатай очиж ярилцахыг зөвшнө. Учир нь яг одоо Ханаад тэр хамгийн их хэрэгтэй байгааг хэлнэ. Үүний дараа Жуи таараа үлдэж яахаа мэдэхгүй сандарна. Учир нь дараагийн авах үзэлдэлд Ханаа байх ёстой байв. Тиймээс Ханааг тайвширч буцаж ирсдэх нь түүний орогцохгүй хэсгүүдийн зураг авалтыг эхлүүлэхээр шийднэ. Яг энэ үед Сараагаас дуудлага ирж тэрээр ажилласаа гарсан тухайгаа хэлдэг. Сараа өөрийгөө дахин нээхээр амарстын аялалд гарах гэж байгаа бөгөөд явхаасаа өмнө Жуйтэй ярьж байгаа нь энэ байв.
Жуи түүнийг зураг авалтын талбай дээр ирж өөртөөгөө хамт байхыг санаж болгоно. Сара Сүбийн Ханна хоёрын тасаарх мэдээг үзчихсэн байсан тул найздаа туслахаар шууд л очино гэдгээ хийдэг. Сүбингүүгээр ажиллах эхний өдөр Жуи маш их сандарч байв. Тэрээр студид ирмэгцээ хүн бүртээ мэндэлж энэ бол Сүбингүүгээр ажиллаж байгаа түүний анхны өдөр гэдгийг тайлбарсана. Энэ кино бол ахлах сургууль байхаас нь мөрөөдсөн мөрөөдхийн тулд түүнийг дэмжиж хамтдаа хичээхийг багийнхнаасаа гуйдаг. Аз босоход тэр маш сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамтарч байсан бөгөөд тэд түүний чин сэтгэлийн үгэнд уярч бид бол нэг гэр бүл, тиймээс ч үргэлж дэмжих болно гэдгээ батлан хэлцгээв. Студид хямрал үүссэн тул продюсер Инүүгээс түр хугацаанд туслах дүр болохыг гуйна. Энэ үед Сара Жуид өгсөн амлалтынхаа дагуу зураг авалтын талбай дээр ирсэн байсан. Өөр нэг эмэгтэй жүжигчин хэрэгтэй байсан тул Сара бас нэгэн туслах дүр тоглохоор болдог. Тэр асхаж байгаад санамсаргүй Инүүгийг мөрөгчвнө. Гэвч Инүүг нүүрнийхээ талыг халахсан том малгай өмссөн байсан тул тэд бие биеэ таньдаггүй. Түүний мөргсөндөө өөрчлөлт гуйх дууг нь сонсоод Сара түнтэй төстэй хүн байна гэж бодсон ч үгүй байж боломжгүй юм. Тэр энд юу хийж байх вэ дээ хэмээн дотроо бодоод өнгөрдөг. Гэвч дараа нь зураг авалтын үеэр буудуулж буй хэсэгт тоглож байхдаа тэд бие биеэ олж хардаг. Тэд гинт тааралцсандаа маш их цочирдож жүжиглэлтээ сайжруулахын оронд бүр үзэгдэхийг тэр чигт нь балсаж орхино. Үүний дараа Инүүг түүнтэй ярилцаж Сараг яагаад өөрөөс нь ингэж их холдохыг хүсээд байгааг ойлгохгүй байгаагаа хийдэг. Сара түүнтэй холбоотой байх нь амьдралыг нь хэтэрхий хэцүү болгож байгааг өөрөө зүгээр энгийн амар амгалан зүйлд дуртай гэдгээ тайлбарсана. Үнэн дээр Инүүгч тэр, бид ч тэр түүний хэлсэн үгийн утгыг сайн ойлгосонгүй. Гэхдээ Инүүг түүний шийдвэрийг хүндэтгэж байгаагаа хэлээд өөртөө сайн анхаарч явахыг захина. Мөн энэ нь тэдний энэ сэдвээр ярилцаж буй хамгийн сүүлийн тохиолдол байх болно гэдгийг сануулдаг. Жиан өөрийнхөө хэсэгт жүжиглэх үед Жуи зураг авалтын багийнхныг үнэхээр залхааж орхино. Тэр тасралтгүй дахиад ихнээс нь гэж шаардсаар хүмүүс бүр нойрмогсож их хэтэл олон удаа давтуулдаг. Тэрээр Жиан энэ хэсгийг яг л өөрийнхөө төсөөснөр гаргахыг хүсэж байгаагаа тайлбарлахад Жиан түүнийг тайвшир бүх зүйл сайхан болно хэмээн аргаддаг. Жиан түүнийг ямар их сандарч стресстэй байгааг мэдэж байсан тул ингэж тайтгаруулсан нь энэ байлаа. Харин хатагтай Сүи рүү буцаж очие. Тэрээр алдагдсан дууд бичлэгтэй холбоотой хүмүүсийн сэтгэлдлийг багаараа уншуулж сонсдог. Олон нийт түүнийг маш муухай, хорон санаатай эмэгтэй хэмээн дүгнэж байв. Үүнээс үүдэн Сутчис хааны агент хөхөд түүнтэй байгуулсан гэрээнүүдээ шууд цуцалж эхэлдэг. Тэрээр Ханагийн туслахаас охин нь хаана байгааг асуух боловч туслах нь үнэхээр юу ч мэдэхгүй байлаа. Энэ үед Хана Жианы гэрт байхдаа түүний хадгалж үлдсэн хоёулынгийнхэн зургийг олж хардаг. Хаалга тогших чимээ гарах үед Хана ихэд сандарч айх боловч аз босоход Сүбин ирсэн байлаа. Сүбин түүнтэй ярилцаж энэ асуудал түүний бодож байгаа шиг тийм ч сүржин том зүйл биш гэдгийг тайлбарладаг. Хэрвээ Хана юу ч болоогүй мэт авирлахыг хүсэж байвал өөрт нь амар байх тэрл сонголтоо хийхийг зөвлөнө. Тэрээр явхаасаа өмнө Ханад хандан чи бид хоёр ах дүүс гэдэгтээ эвлэрч зураг авалттаа буцаж иртий чинь би өдөр бүр энд ирэх болно шүү гэдгийг хатуухан хэлээд гардаг. Ханагийн ээж энэ киноны гол хөрөнгө оруулагч байсан тул Инүүг түүн дээр очиж нөхцөл байдлаа тайлбарласан албан ёсны мэдэгдэл гаргах шаардлагатайг хэлдэг. Учир нь түүнээс болж багийнхны маш их хөдөлмөрсөн энэ кино тэр чигтээ сүрэх аюултай болоод байв. Гэвч мэдээж хатагтай Сүи хэтэрхий амин хуваа хичээсэн зангаасаа болоод үүнийг зөвшөөрдөггүй. Цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс энэ бүхнийг мартчихна гэж тэр бодож байлаа. Гэвч Инүүг түүнд хөрөнгө оруулагчид гэрээгээ цуцалж эхэлсэн тухай мэдээллүүдийг үзүүлээд хэрв олон нийтэд хандаж мэдээлэл хийхгүй бол зураг авалтыг зогсоохоос өөр аргагүй гэдгийг хатуухан ойлгуулдаг. Энэ үед Жуи талбай дээр яахаа мэдэхгүй тайхан зогсож байлаа. Ялангуяа гинт цас орж эхэлсэн тул байдал бүрч хэцүүднэ. Зурлаач түүнд цас зогсдол доторх зураг авалтуудаа хий гэж санал болгох боловч Жуи 30 минут хүлээхийг хүсдэг. Бүгд түүний үгэнд орж төхөөрөмжүүдээ цаснаас хамгаалан бүтээж эхэлнэ. Жуи тэдийг хараад энэ нь зөв үү, буруу юу гэдгээ ч мэдэхгүй зогсож байтал хатагтай Сүигээс гинти мэдээ ирдэг. Тэрээр санхүүжилтийн хямралаас болж зураг авалтыг харамсалтайгаар бүрмсэн зогсоох болсныг багийнханд дуулгаж өнөөдрийг хүртэлх ажилласан цалингаа авцгаахыг мэдэгдэнэ.
Энэ үгийг сонсоод Жүйгийн мөрөөдөл хоёр дахь удаага нуран унаж байгаа тул маш их урам хугардаг. Багийнхныг явсны дараа Жүй студид ширтэн энд өнгөрүүлсэн хамгийн сайхан өдрүүдээ дурсан санана. Мөрөөдлөө биелүүлэхэд ердөө л ганцхан алхам дутуу байсныг бодохоос түүний нулимс өөрийн ирэхгүй урсна. Тэрээр газар унсан зохиолоо авч шороог нь гүйж байх үед Сүбин түүнийг дууддаг. Сүбин ч бас энэ кино Жүйгийн хувьд ямар чухал болохыг мэдэж байсан тул маш их бунигтай байх нь мэдээж. Маргааш өглөө нь Жүйг сэрэхэд Сүбин түүнд өглөөний цай бэлдэж үлдээсэн байх бөгөөд би хүмүүстэй уулзаж ямар нэгэн шийдэл олох болно гэсэн зурас үлдээсэн байв. Сүбин үнэхээр хатагтай Сүйтэй уулзан хэвлэлийн баг хурал зарлаж алдаагаа хүлээн зөвшөөрөх нь Хаанагийн сэтгэл зүйд эергээр нөлөөлнө гэдгийг тайлбарлана. Гэвч тэр хэтэрхий их зантай тул охиныхоо төлөө юу ч золиослохыг хүссэнгүй. Сүбин түүнтэй ярилцах нь зүгээр л цагийн гарц болохыг ухаарад явхаасаа өмнө та ирсэн ч ирсэн ч 3 хоногийн дараа хэвлэлийн баг хурал болох болно гэж хатуухан мэдэгддэг. Хатагтай Сүй ичхүүргүйгээр түүнийг энэ бодлоосоо салахыг ятгахыг оролдох боловч Сүбин надад ч бас хайртай эмэгтэйтэйгээ аз жаргалтай төгсөлийг бүтээх эрх бий хэмээн эрсхэн хэлдэг. Хэвлэлийн хурал руу явхаасаа өмнө Сүбин ээжтэйгээ уулзахаар эмээг их рүү очино. Гэвч эмээ нь ээжийг нь аль хэдийнэ явчихсан тухай дуулгаад түүнийг битгий буруутгаарай гэж гуйдаг. Ээж нь түүнд нэгэн захиа үлдээсэн байсан бөгөөд захиандаа чамайг тэр аимширч хорон шиг гэрээс аваад зүхтах хангалттай зориггүй байсанд минь намайг уучлаарай. Надаас борж амьдралдаа мэдэрсэн тэр бүх шанал хинчин төлөө уучлалт гуйж байна хэмээн бичсэн байлаа. Ингээд хэвшийн баг хурал эхэлж Сүбин хатагтай Сүй бол өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүй төрсөн ээж нь мөн болохыг харин түүнийг үсгэж түүний төлөө амьдарсан хүн бол жинхэнэ ээж нь гэдгийг олон нийтэд зардаг. Тэрээр энэ бүх ярдлаас болж бүтэн багийнхны хүс хүчээ шингээсэн кино төсөл хохироод байгааг тайлбарлаж өөрийнхөө байр суурийг илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулахад бэлэн гэдгээ мэдэгдэнэ. Сэтгүүлчдийн нэг нь түүнээс хатагтай Сүйг төрсөн ээж нь гэдгийг хизээ анх мэдсэн бэ гэж асуухад Сүбин 10 настай байхдаа мэдсэн. Харин Хаана дуут бичлэг албардах хүртэл энэ талаар юу ч мэдээгүй байсан гэдгийг тодтогж өгдөг. Сэтгүүлчдийн асуулт маш осон бас хувийн амьдрал руу нүнгийсэн хит бүдүүлэг байсан тул Сүбин маш ихээр ядарч туйлддаг. Эцэст нь хатагтай Сүй хурал дээр ирдэг. Гэхдээ тэрээр өөрийгөө худ чирийн хохирогч байсан мэтээр тайлбарлаж түүнээс хүүхэдтэй болсныхоо дараа л эхнэртэй гэдгийг нь мэдсэн. Энэ бүх олон жилийн турш нууцлсан шалтгаан нь зөвхөн Хаанаг л эвгүй байдалд оруулахгүй тулд байсан хэмээн ярьдаг. Бүр цаашлаад хуучин нөхөр нь л өөрийг нь хүүгээс нь салгасан хэмээн гүтгэж өөрийнхөө амин хувиа хичээсэн занг огтхонч гэрээгүй байлаа. Тэрээр өөрийг нь шүүх эрхтэй ганц хүн нь Хаана гэж хэлнэ. Үүнийг нь зурагтаар үзэж байсан Хаана ээжигээ одоо хүртэл Сүбиний өмнө хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь үнэхээр итгэж чаддаггүй. Харин Сүбиний харгас аавын хувьд эмзэг даяар шившиг болж тэнд ажилладаг бүх хүмүүсийн амны бай болдогч тэрээр огт тоосон шинжгүй байдаг. Дараа нь хатагтай Сүй өөрийнхөө дуртай нэгэн жижиг зовгийн газарт хоолсож байх үед Хаана гинт гарч ирдэг. Хаана ээжтэйгээ ярилцаж ээжигээ өөрт нь хайрдаг. Гэхдээ зүгээр л өөрийнхөө арга барилаар хайрлтыг нь ойлгож байгаагаа хэлнэ. Тэгээд ээжээсээ өөрийг нь тусдаа бие даан амьдрахыг, бүх зүйлийг өөрийнхөөрөө даван туусахыг зөвшөөрж өгөхийг гуйдаг. Ээж нь зөвшөөрөхөд Хаана түүнийг тэрвэрдэг. Гэхдээ энд нэг хамгийн гомдмоор асуудал байсан нь тэд энэ харилцаанд хамгийн ихээр хохирсон хүн болох Сүбинийг ор тас мартсан байлаа. Нөгөө талд энүүг хөрөнгө оруулагчдтай уулзаж киноны зураг авартыг хэвийн үргэлжлүүлэхээр хичээж байв. Гэвч тэд Сүбинийг найруулагчаар үлдэхийг эрс эсэргүүцнэ. Яг энэ үед Сүбин тэдний өмнө гарч ирээд "Хэрэв би найруулагчийн суудлаас буувал Жүй энэ киног үргэлжлүүлэн найруулж болох уу?" хэмээн асуудаг. Ингээд кино маань энэ хүрээд дуслаа. Хэрэв танд бичлэг таалагдсан бол мөн дараагийн ангийг нь хүлээж байгаа бол сэтгэлдээ үлдээж сувагтаа subscribe хийж дэмжээрэй.